다른 풍경이라서 정말 색달라요. 그리고 이렇게 넓은 자연이 한국엔 없거든요. 그래서 정말 상쾌하고 기분이 좋아요. 이렇게 넓은 자연에 살아가는 게 정말 자유로워 보이고 저도 한번 그런 생활을 경험해보고 싶어요. 염소를 짜봤는데 어때요? 한국에선 염소 젖을 잘 안 먹는데 여기서는 염소 젖을 즐겨 먹으니까 이런 것도 짜볼 수 있고 정말 좋은 경험이에요. 최고예요. 이번이 처음인데 이 경험만큼 좋은 경험을 할 수 없을 것 같아요. 너무 감사합니다. 네. さっきのゲルモンゴルの皆さんが住んでいるゲルのねたくさん食べたじゃんいろんなものそれの作り方とかどうやってもともとどの形からこうしたのかを今説明したいと思い見せながらみんな説明したいと思いますあとそのヨーグルトあったじゃんヨーグルトこっちにはあるから少し飲み足りなかった人は飲んでもいいですよはい以上ですモンゴルに来てどうですか2回来て2回来て、なんか1回目よりなんか料理が美味しく感じた体験したそのアイラグ作ったじゃんそれやってみてあとそのいろんな食べ物食べてみてどうだった感想はいやなんか作りかけのなんかヨーグルトみたいなのはいけるかなって思ったけどいけなくてそれ以外のものは結構何でも食べられたのが意外だった、キッズエユはどう思ってるキッズエユ好きですかまあ好きっちゃ好きだまあ好きではあるけど好きだTostai Yun tostai mana За, Кэзэшинийн за энэ хүүхэм 23 жилийн өмнө одоо зохиогч эхэлсэн. За гол утга учир нь бол олон орны хүүхдүүд хоорондоо соёлоо түгээдэг, биеиндээ найз нөхөрлөдөг. Бас ийм сайхан ирээдүйн мундаг лидерүүдийг бэлдээ. Ийм сайхан камп юм аа. Энэ жил 6 дахь удаага Монгол улсад зохион байгуулж байна. 2026 онд манай GSA Улаанбаатар салбарын хүү кампыг зохион байгуулж байна. За өнөөдөр бол day 3. За бид нар эхний өдөр бол нээлттэй хийсэн хүүхдүүд маань хоорондоо танилцж одоо тэгээ энд одоо Оросын албаны улсын бүрээд тусаас хүүхдүүд ирсэн байна. Монгол хүүхдүүд байна. Японы баг байна, Солонгосын баг байна. Ингээд хүүхдүүд маань хоорондоо сайхан танилцсан бол за хоёр дахь өдөр нь бол одоо хүүхдүүд маань эсэн тасархаан байгалийн зохицуулах газар руу аялж тэндээ одоо тэмээ унж тэмээ эсэн дээрээс гулах гэдэг одоо сайхан тийм гоё experience-үүдийг бол мэдэрлээ. Ялангуяа гадаад хүүхдүүд бол маш их сонирхолтой байлаа. Тэгээд оройн бүгдээрээ сайхан галын надам хийж, дуулж, бүжгэлж бас мартан зүй сайхан өдөр өнгөрөөсөө. За өнөөдөр өглөө хүүхдүүд маань эртлэн босоод хоошоогоо одоо бичиг талдаг уул жуулчны баазын ард байгаа уул руу алхаж хайкинг хийсэн. Буцаж ирээ сайхан одоо энэ эсэн тасархаа бол бас ээлжтэй газар. Тийм учраас бас мод ус их хэрэгтэй байдаг. Тэгээ манай хүүхдүүд олон орны хүүхдүүд нийл сайхан мод тарьж бас байгаль ихтэлгийг хайлах цөлжлтийн эсрэг одоо ийм сайхан арга хэмжээ хийсэн бол өдрийн хоолндоо орчоод үдээсээ яг одоо Монгол малчин ах уу дээр ирсэн байна. Хүүхдүүд маань энд ямаа сааж үдж гин те хойны урагтаа тоглож гин. За тэнд ааруул базж үзэж гин, ааруул хийж гин, тараг яаж хийдгийг үзэж гин, айрг яаж бүгэлдгийг одоо ингэж бас
харж мэдэрч ийн. Тэгээд ер нь Монголыг хөдөө авах уу, Монгол нүүдэлчин Монгол соёл дээр бас юу байдгийг өнөөдөр хүүхдүүд маань бол сайхан мэдэрч байна. За тэгээд энэ хүүхдүүд маань одоо үлдсэн өдрүүдэд Монголын одоо түүхэн дурсгалд Эрдэнэсүү хийн хар орон хотоор аялах. За тэгээд өөр хоорондоо одоо орон орны хоолуудаа хийж бие биендээ танилцуулах. За мөн одоо фуд фестивал болно. За тэгээд өөр өөрсдөө урлагийн үзүүлбэрүүдийг бас орон орны хүмүүс бэлдсэн байж байгаа. За тэгээд иймэрхүү байдлаар манай Кезэжний үнэн камп маань амжилттай үргэлжилж байна. Тэгээд бид нар бол энийг энэ COP17 гол цөлжилтийн сэргэлгийн хамгийн том форум 8 дугаар сарын 17-оос эхэлж байгаа. Яг тэрний өмнөөс хүүхдүүд манаас миний хэмжээнд бас мод тарьж байгаль эхлэхийг хайрлахад бага залуунаасаа суралцж байгаа. За энэхүү хөтөлбөрийг одоо программыг ЖС Улаанбаатар салбар энэ жил зохион байгууллаа. Тэгээд D3-ын явцаас үрэхэд нэг иймэрхүү байна. Одоо тэнд одоо манай бүрээд хүүхдүүд маань одоо очсон. Сайгаар бол хийж гүү сааж энэ манай Монгол гадаад хүүхд гэлтгүй Монгол хүүхдүүд хүртэл бас ингэж мал ахуйтай танилцах нь бас зарим хүүхдийн хувьд бас шинэлэг сонирн байна. Тэгээд хот өрөөнд амьдрэх хүүхдүүд учраас бас ийшээ гоё хойно шигтэй тоглож тийм ээ хайрг бүлж за тийм гоё ааруул энэ төр хийх бас Монгол хүүхдүүд ч гэсэн сонирхолтой хөтөлбөр байлаа. За Меня зовут Ева, я из России. Вообще Монголия мне нравится, я тут первый раз, погода хорошая, в принципе, но она меняется, то, что очень часто утром там холодно, ветрено, а потом тепло. От России Монголия, отличается то, что тут ловит интернет, тут нету VPN, тут все разблокировано, тут все есть, и все. И то, что у нас в Бурятии даже люди так не кочуют, у нас бы за это все наказуемо, и все. Мы еще, конечно, не все прошли, но вообще мне очень понравился этот лагерь. Мне нравится то, что тут он активный. Мне понравилось, особенно, когда мы ездили на верблюдах, были в пустыне. Вчера костер мне тоже понравился, то, что мы потанцевали, йохар попели. И все, в принципе, все вообще нравится, все круто. Вообще я знала то, что есть кочевые, то, что люди живут в юртах, но я не знала то, что они кочуют, они меняют каждый раз место свое. Для меня новое это сухой творог, я его ни разу в жизни вообще не пробовала, даже не ела. Все остальное я, в принципе, знала. Спасибо, бай! Хүслийн цэнхэр шуун эсрэг бодлын хөлгөөр одод айлаа балар мөн
Тавтэнэр сорэ анд нөхдөө Тавтэнэр сорэ ах дүүсээ Тавтэнэр сорэ алтан дэлхий Тавтэнэр сорэ алсын одоо